За өнөөдөр би сэргээн засгийн тусламж үйлчилгээний вакцины талаар танилцуулах гэж байна. Ер нь бол энэ даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт одоо тогтолцоо шилжснээс хойш бол сэргээн засгийн тусламж үйлчилгээг бүх талаар нь бол ер нь дэмжсэн. Сэргээн зас одоо манай эрүүл мэндийн салбарын одоо бидний хамгийн гол одоо туйлын зорилго гэж одоо үзэж болох зүйл маань бол дундаж насталтай Монгол хүний дундаж наслтыг өсгөх нь бол бидний бүгднгийнх нь одоо яг хамгийн гол зорилго шүү дээ. Гэхдээ амьд байлгаад байх нь чухал биш дээ. Одоо бол тэгэхээр чанартай амьдрал чухал. Тэгэхээр чанартай байхын тулд цочмог одоо тэр харвал шигтэй савдар гэдэг юм тий гэмтэл гэдэг юм. Эдгээр өвсний одоо дараах сэргээн засах тусламж үйлчилгээ одоо бас чухал тусламж үйлчилгээ. Тийм учраас энэ тусламжийг тогтоол анх хэрэгжиж эхэлсэн цагаас эхлээл чухалчилж авч үзээд хамгийн анхны 2023 оны 3 дугаар тогтоол дээр 13 оншийн хамгаалалтаа бүлгээр санхүүжүүлж эхэлсэн. За тэгээд ингээд санхүүжүүлээд 22 он, 23 он гэдэг чинь 22-23 он дээр бол манай тохиолдлын тоо 32%-аар санхүүжүүлж байгаа хувь маань болвол мөнгөнд өнгөөр бодох юм бол 150%-аар одоо ингээд нэг жилийн дотор өсөх байдлаар ингээд явж байгаа. Тэгэхээр бол бид нар эхлээд эхний удаатай бол за сэргээн засах тусламж үйлчилгээ маань яг одоо ингээд сэргээн засах тусламж үйлчилгээг манай даатгуулагчид маань одоо авч чадчихна тий гэж бол харсан. Дараагийн дугаарт нь болохоор яг энэ сэргээн засах тусламж үйлчилгээг маань хэн одоо авч байна вэ гэдэг даатгуулагчийн төлөөр аваад ингээд цааш ингээд үзсэн чинь ерөөсөө төлбөрөөс өөр мөнгө орлогогүй. Иргэд маань нийт одоо даатгуулагчийн одоо сэргээн засах тусламж үйлчилгээ авч байгаа хүмүүс маань 50% байсан. Ингээд ирэхээр нь одоо энэ датан дээр манайх бол анализ хийж үзсэн байгаа. Тэгэхээр энэ сэргээн засах тусламж үйлчилгээ маань яг одоо нөгөө авах ёстой хүндээ очиж чадчихна уу? Энийг яг сэргээн засахын тусламж үйлчилгээ энэ чинь бол хэвтүүлийн эмчилгээ болохоор дагнасан сэргээн засахын тухай ярьж байгаа шүү дээ. Тэрнээс биш одоо нөгөө ОВЧ тэ байраа засал гом энийг бол хэлэхгүй байгаа тийм. Энэ сэргээн засах тусламж үйлчилгээ гэдэг бол тэгээд ингээд энэ дээр одоо яг энэ сэргээн засахын тусламж үйлчилгээгээр хамгийн их санхүүжилт авч байгаа эрүүл мэндийн байгууллага эрхэмлээд үзсэн чинь шинэ хойжт гэдэг суурилын газар байна. Гэтэл одоо энэ суурилын газар маань яг тэр дагсан сэргээн засгийн тусламж үйлчилгээг үзүүлэх чадамжгүй эрүүл мэндийн байгууллага мөн. За ингээд анхны тогтоолынхоо 13 оншийн хамгаалалтаа бүлгээ тус бүрээр нь одоо ингээд яг тухайн тусламж үйлчилгээг одоо ингээд тухайн сэргээн засгийн оншийн хамгаалалтаа бүлгээр тусламж авахаас өмнө өмнөх 60 хоногт нь тухайн иргэд маань ямар одоо тусламж үйлчилгээ авсан юм бэ гэж гаргаад ирсэн чинь бидний одоо ингээд төсөөлж бодож ирснээс шал өөрөөр тий хүлээлтэнд хүрээгүй нэгсэн доо дотор одоо жишээ нь гэмтэл сонгогийн сэргээн засах тусламж үйлчилгээгээр бол одоо хугарал байдаг юм уу тий ямар нэгэн тэр одоо мөчтийн гэмтэл байдаг юм уу толгойн эрхний өөрчлөлт эдгээр хүмүүс маань авах ёстой байтал энэ дотор одоо К29 хүртэл явж байгаа байхгүй тий нийт одоо гэмтлийн тусламж үйлчилгээ авсан хүмүүс ихтэй энэ К29-ээр авсан гэсэн үг биш л тий энэ гэмтлийн сэргээн засгийн тусламж үйлчилгээ авахаасаа 2 сарын өмнө 2 сарын дотор ер нь энэ хүн амбулатороор юм уу өөр хэвтүүлийн эмчилгээ ямар тусламж үйлчилгээ авч байгаа сэргээн засгийн ирвэ гэд харангууд энэ хүн хотоодын өвчнөөс өмнө үзүүлж авсан. Тэрнээс биш ямар нэгэн гэмтэлтэй холбоотой толгойн эрхтэнтэй холбоотой гэдэг юм эсвэл өөр одоо үе мөчний одоо гэдэг юм ийм өвчнөр одоо өвдөг багч шин. Тэгээ ингээд ирэхээр яг энэ сэргээн засгийн тусламж маань яг бидний одоо тэр одоо бодож байгаа, зорж байгаа анхны тавьсан те дагсан сэргээн засгийг хөгжүүлснээр одоо энэ хөдөлмөрийн чадвар алдалт хурдан сэргэнэ, амьдралын чадвар сайжирна гэдэг яг тэр зорилгоогоо бол одоо хүрч үйлчлэх чадаагүй байна гэж үзээд 2023 оны 8 дугаар тогтоол дээр бид нар бол өөрчлөлтийг оруулж гисэн байгаа. Тэгэхээр энэ тогтоол дээр одоо өөрчлөлтийг оруулахдаа ямар одоо бодлогыг баримталсан бэ гэхээр дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас одоо 23 онд гарсан баг дунд орлоготой орнуудад хөдөлмөрийн чадвар алдалтанд одоо хамгийн их нөлөөлж байгаа одоо топ гэдэг юм одоо энэ 20 өвчний үед үзүүлэх сэргээн засгийн тусламж үйлчилгээ гэдэг ийм одоо онцлог эмчилгээний өдөртөмж зааврыг гаргасан. Энэ зааврыг одоо үндсэн одоо баримт болгоод дээрэс нь Монгол улсад одоо яг энэ урт хугацаанд одоо хөдөлмөрийн чадвар алдуулж байгаа те үе мөч тулгуур эрхтний эмгэг харвалт одоо тэр тарих мэдрэлийн эмгэг дээрээс нь хавдар гэдэг эдгээр гурван тусламж үйлчилгээнд дээр тухайлсан сэргээн засгийн вакцины үлдээгээд бусад одоо тэр арьс ахмад дотор
те энэ одоо хүүхэд гэдэг юм бусад сэргээн засах тусламж үйлчлэгээр болохоор нэгтгэхэд босод гэдэг одоо ингээд ийм дөрвөн оншийн хамааралтай бүлгээр дагнасан сэргээн засахын багцыг бий болгоод тусламж үйлчлэг үзүүлж явна гэсэн. Мөн дээрээс нь эдгээрийг өдрийн имчилгээнд дээр нь бас тусад нь ялгаж өгсөн баг. Өмнө нь бол сэргээн засгийн өдрийн имчилгээ гэдэг нэг л багц байсан шүү дээ. Тэгж жагаад энийг одоо тарих мэдрэлийн сэргээн засгийн өдөр, хавдар, тулгуур эрхтний гэдэг ингээд одоо бас 3 оншийн хамааралтай бүлгээр дагнасан сэргээн засгийг үзүүлэх боломжийг нээж өгсөн. За тэгэхээр сэргээн засгийн одоо энэ болохоор төрөний миний ярьсан хэсэг байна. Сэргээн засгийн тусламж үйлчлэг тэгэхээр бид яг ингээд даатан дээр харах юм бол тэ яг тэр зорилттой хүн маань бол ахгүй нөгөө нэг харуултай хүн гэрэлтэй хүн. За түнгүүд энэ бол 22 оны дата байгаа. Яг энэ манайд ирсэн мэдээлэлээр манай одоо эрүүл мэндийн даатгалаас нэхэмжилсэн тэ дата мэдээлэл дээр одоо дүгнж үзэх юм бол тархины цус харуултаар нийтдээ 4450 хүн одоо тэ 6140 тохиолдлоор одоо ингээд нэхэмжил үүсгэсэн байна. Гэтэл эдгээр хүмүүс юм 7.6% одоо сэргээн засгийн тусламж үйлчлэг авсан. Бус нь бол сэргээн засгийн тусламж үйлчлэг аваагүй гэсэн. Яг үүнтэй адилхан одоо өвдөг түүхний мэс заслын дараа мөн адилтай нийт одоо ингээд 1752 хүн тусламж үйлчлэг авсан байхад энэний 8.9%. Энэ бол эдгээр бол маш хангалтгүй тийм. Уг нь бол энэ яг ялангуяа энэ өвдөг түүхний одоо ингээд мэс заслын хэмжлэгийг хийлгэсэн хүмүүс бол одоо дасгал хөдөлгөөн хийх одоо тэ сэргийлэх үений одоо далайц гэдэг юм уу тэ хүч одоо энийг нэмэгдүүлэх зорилгоор бол зайлшгүй сэргээн засах тусламж үйлчлэг авах шаардлагатай. Гэтэл эдгээр хүмүүсийн маань дөнгөж 9% нь л тусламжаа авсан 91% сэргээн засгийн тусламжаа авч чадахгүй юм гэсэн. Тэгэхээр энэ бол нөгөө нэг тэр одоо дөрвөн багц болохоос өмнөх дата байхгүй. Тэгэхээр ийм байсан учраас бид нар одоо яг ингээд тухайлж одоо дөрвөн багц болгосон гэсэн үг. За дараагийн дугаарт нь буцаж байгаа. Хүүхэд байгаа. Хөгжлийн бэрхшээл өгөө тэ Монгол улсд бол нийтдээ яг одоо энэ хөгжлийн бэрхшээлтэй энэ хүүхдүүд маань 10,000 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байхад эдгээр хүүхдүүдийн маань 14% нь сэргээн засгийн тусламж үйлчлэг авч чадчихжээ. Бусд нь бол авахгүй. Бид нар одоо яг хаагур гэдэг тийм. Уг нь бол энэ дараагийн уг нь бол энэ одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй аль болох баг дээр нь л тусламж үйлчлэгээ үзүүлээд тасралтгүйгээр ингээд үзүүлж чадах юм бол сэргийлт бол үр дүн өгөх магадлалтай. За тэгээд ерөнхийд нь ярих юм бол сэргээн засах тусламж бол амбулатори өдөр хэвтэн гэдэг 3 багц байгаа. Эхнийх нь болохоор хэвтэн дотор болохоор 2 цочмогдсон үеийн сэргээн засах буюу саяны миний хэлсэн үе мөч тулгуур эрхтний сэргээн засах, тарих мэдрэлийн эмгэгийн сэргээн засах, хол тавдрын сэргээн засах, бусад өвчний сэргээн засах гэдэг энэ дөрвөн тусламж үйлчлэгийг одоо цочмог хавдар гэдэг юм уу, харуулт гэдэг юм уу, шигдээс гэдэг юм уу те эсвэл одоо үе мөчний гуурал гэмтэл эдгээр өвчнөр тусламж үйлчлэгээ авснаас хойш 6 сарын дотор хугацааг бол цочмогдсон үе гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ цочмогдсон үедээ эдгээр одоо дагнасан сэргээн засгийн тусламж үйлчлэгээр авч чадах юм бол хөдөлгөөний чадвар алдалтанд сэргэх магадлал нь илүү өндөр байна гэсэн. Тэрнээс хойш болоод ирэх юм бол тухайн одоо тэр гэмтэл гэдэг юм уу тэр бусад юмны үлдсэн нь одоо сэргэх магадлал нь бол багасаад ирдэг. Тийм учраас манайх бол энэ тохируулга дээр 6 сарын дотор цочмог үеийн одоо тусламж үйлчлэг авсан. Мөн дээрээс нь цочмог үеийн тусламж үйлчлэг авсны дараа тухайн эрүүл мэндийн байгууллага нь сэргээн засгийн одоо тэр дагнасан сэргээн засгийн одоо энэ дөрвөөр илгээх хүчээр илгээж одоо энэ тусламжаар одоо үзүүлнэ гэсэн үг. За тэр доор нөөц одоо бол яаж нэгэр жишээ нь одоо нөгөө хөл гарны хуурсан ч гэдэг юм уу гэмцүү байлаа гэхэд тэдгээр хүмүүсийн маань те 91% нь бол шууд эмнэлгээс гэрлүүгээ гараад явж ийн гэсэн. Тэгэхээр эмнэлэгт бол бид нэр сэргээн засах тусламжийг тэр чиг үзүүлж чадахгүй мөн дээрээс нь бүрэн эдгэртлэн гэдэг юм одоо байх боломжгүй шүү дээ. Тэгэхээр тэр хүмүүс яаж нэхэр ер нь бол дөнгөж өвчнийхөө одоо илийг дараад гэдэг юм уу те 30 үеийг нь дөнгөж дараад тэгээд яг тэр сэргээн засах гэдэг юм уу одоо тусламж үйлчлэг авч чадлгүйгээр 91% нь яваад байна. Тэгэхээр бид нар бол яг одоо тэр зайлшгүй шаардлагатай сэргээн засах тусламж авч иж одоо хөдөлгөөний чадвар нь одоо төрийн хугацаанд сэргэхтэй энэ нь боломжтой хүмүүсээ яг тэр одоо зарчмын дагуу сэргээн засах тусламж одоо тэр дагнасан сэргээн засаг үзүүлдэг эрүүл мэндийн байгууллагууд нь шийдвэрлээд явах юм бол одоо зорилгодоо хүрэх нэ чанартай одоо амьдруулах одоо энэ зорилгодоо нийцэх нь байна. За тэгээд энгийн явахаар юу гэж ярьж байгаа юм гэхээр
ингээд цочмогдуу гिचгэр чинь одоо нэг ахыг үеийн сэргээн засах буюу одоо тэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс яах юм бэ? Одоо яг манай дээр хамгийн их одоо байнг ирж одоо километр гэдэг юм ярьдаг хүмүүс нь бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцгийн холбоотой. Тэд ирээд одоо манай хүүхдүүд яах юм бэ? Энд чинь цочмогдуу гिचгэр одоо ингээд цочмогдуу гिचгэр одоо ингээд хүүхдүүд маань одоо тусламж үйлчлэл одоо сэргээсийн тусламж үйлчлэгийг авч чадахгүй асуудал ярьдаг. Тэгэхээр энэтэй холбоотойгоор одоо энэ 25 оны 4-р тогтоол дээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэний сэргээн засах тусламж үйлчлэг гэдэг оншоо маргалдаг бүлгийг нэмжсэн байгаа. Энэ дээр бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон хүүхдүүд маань тусламж үйлчлэг авах одоо боломж бүрднэ гэж ойлгож байгаа. За дараагийн тусламж нь болохоор уламжлал ангах. Уламжлалыг бол 21 оны 3-р тогтоолоос хойш нэг тийм өөрчлөлт хийгээгүй. Ер нь бол яг л анх яг ямар зарчмаар одоо гаргасан яг тэрнийхээ дагуу явж байгаа. Харин 25 он дээр болохоор 4-р тогтоол дээр нэг оншоо маргалдаг бүлгийг нэмж оруулсан. Өдрийн эмчилгээн дээр өдрийн уламжлалт ангахын одоо заслын эмчилгээ гэдэг. Одоо энэ болохоор өдрийн эмчилгээгээр энэ хануур төөнөр одоо хануур шивүүр гэдэг юм уу те эдгээр заслуудыг хийлгэж байгаа хүмүүс маань бол заавал 5 хоног одоо өдрийн эмчилгээ стол бүхний хэлгээд яваад авах шаардлага байдаггүй. Мөн одоо тэгээд те энийг хийхэд л хэвтээд явах нь ч бас тийм ач холбогдолтой биш. Тийм учраас эдгээр заслуудыг хийлгэхэд бол ингээд өдрийн эмчилгээгээрээ нэг удаа ирж үзүүлээд тусламж үйлчлэгээ аваад одоо боцох боломжтой байхаар ингээд ийм ширүүн заслын оншоо маргалдуулыг нэмжсэн байгаа. Мөн дээрээс нь хэвтүүлэн эмчилгээ тусламж үйлчлэгээний зохицуулалт хэсэг дээр нэг жижигхэн боёо гэдэг шиг тийм жижигхэн өөрчлөлт орсон байгаа. Тэрийг гэхдээ би хэлэхгүй. Та өөрсдөө харах. Тийм жижигхэн үг одоо өөрчлөсөн байгаа шүү. За тэр гэхдээ одоо ач холбогдолтой ер нь бол за За дараах нь болохоор сувилаас үзүүлэх тусламж үйлчлэгээ. За сувилал бол одоо яг манай сэргээн засгийг одоо ингээд бас буруу тийшин чиглэсэн газар байгаа даа. Сувилийн тусламж үйлчлэг бол гэхдээ яг одоо даатгал байх ёстой мó те энэ яг одоо бидний зайлшгүй үзүүлэх тусламж үйлчлэг мөн үү биш үү гэдэг нь одоо эргэлзээтэй. Тэгээд тийм учраас анхны одоо тэр 3-р тогтоол, 1-р тогтоол эдгээр дээр бол сувилийн тусламж үйлчлэг гэж байгаагүй. Дөнгөд энэ сувилууд маань бол манайтай өмнө гэрээтэй явдаг учраас эдгээр сувилууд тэгвэл яаж тусламж үйлчлэг үзүүлэх юм бэ гэхээр сэргээн засах болон уламжлалын тусламж үйлчлэгээр одоо ингээд оншоо маргалдаг бүлгийг нээлтүүлээд гэрээлийн явсан чинь нөгөө нэг юм ч болсон байхгүй. Нөгөө ахмадуудыг аваачаа суулгахыгаар одоо тэ арсны сэргээн засах, ахмадын сэргээн засах, төвчний сэргээн засах гэдэг ингээд буруу тал руу нь явуулаад одоо тэр 23 оны аршаа суурил гэсэн мөнгөнд үдээр харах юм бол тэ ингээд одоо уламжлалт болон сэргээн засах ингээд нийлэн мөнгө хийсэн байна л да. Тэгээ ингээд ирэхээр нь 23 оны 8-р тогтоол дээр сувилийн тусламж үйлчлэгээ тусдаа оншоо маргалдаг бүлгийг бий болгож өгсөн. Мөн 24 оны 6-р тогтоол дээр болохоор сувилаас үзүүлэх тусламжаа дотор нь сэргээн засах болон уламжлалт гэж ингээд ялгаж өгсөн байна. Тэгэхээр тэр эхний графикийг харах юм бол яг сувил одоо үйлчлүүлж байгаа тоор бол нэг их тийм хэзэлт одоо хэлбэлцэд бол харагдахгүй байгаа. Гэхдээ мөнгөнд үнгээр нь харах юм бол эрс буурцсан байгаа. Энэ яагаад буурсан юм бэ гэхээр өмнө нь болохоор нөгөө уламжлалт болон сэргээн засахаар аваад байсан учраас оншоо маргалдаг бүлэг нь өндөр өртөгтэй. Тийм учраас эдгээр ингэж байсан. Тэгэхээр сувилийн тусламж үйлчлэг одоо бол ер нь бол яг бидний даатгалаас одоо санхүүжүүлэх ёстой, худалдаж авах ёстой зайлшгүй тусламж үйлчлэг биш юм байна гэж үзээд тарифыг нь бууруулад өгөхөөр ингээд одоо санхүүжилт нь бол буурчаад байгаамаа. За тэгээд энэ 25 оны 4-р тогтоол дээр шинээр нэмэгдсэн нэг оншоо маргалдаг бүлэг нь бол сувилаас үзүүлэх хүүхдийн тусламж үйлчлэгээ гэж байна. Тэгэхээр энэ суурь өвчлөлтөй те одоо архитектач гэдэг юм уу те эдгээр одоо эсвэл жингийн одоо дутагдaltaч гэдэг юм уу эдгээр хүүхдүүд маань өвөл одоо нөгөө улирлын том одоо бусад өвчнөр өвдөх эрсдэлтэй байдаг учраас эдгээр хүүхдүүдийг одоо урьдчилан сэргийлэх гэдэг юм уу те өвчнөөс нь сэргийлэх зорилгоор анхан шатны эрүүл мэндийн байгууллага одоо заалтаа гаргаад илгээх бичгээр сувилууд одоо хүүхдүүдэд явуулна гэсэн. Тэгэхээр нь одоо тэр сувилийн байгууллагууд нь хүүхдүүд тусламж үйлчлэг үзүүлэх боломжтой. Сумын имлэг байх юм бол өөрсдөө заалтаа гаргаад өөрсдөн дээр одоо зуны сувилгээд ажилладаг штэ. Тэгэхээр тэрнийхээ дагуу одоо ингээд өөрсдөн дээр 7-10 хоног сувил нэгээд сувил өөрчлөлтөд хүүхдүүдэд эмчлэг эрүүлжүүлэх хэрэг нь бол боломж нь бол нээлттэй байгаа гэсэн. За